Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. За, Coral Club-ийн бүтээгдэхүүнүүдийн талаар та бүхэнд бас тодорхой дэлгэрэнгүй ганц нэг бүтээгдэхүүн тухай та бүхэнд танилцуулъя гэж бодсон юм аа. За, тэгээд миний хажууд манай аав сурж байна. За, би өөрөө бас бүтээгдэхүүнийг хэрэглэсэн бас тэр тухайгаа бас ямар үр дүн гарч байгаа талаар та бүхэндээ бас ярилцах гэж байна. За, тэгэхээр аавын тухайд бол энэ нэгдүгээр шатлалын энэ ягаан хайрцагтай бүтээгдэхүүний 3 сав. За дахиад мөн энэ Silver Max гэдэг энэ бүтээгдэхүүнийг бас хэрэглэсэн. Мөнгө. За өөр чинь юу хэрэглэлээ та? Тэгээ ер нь баг л эдний хэлтэй. Тэгээ одоо өнгөрсөн 24 оны 11 дугаар сараас эхэлж би хэрэглэсэн байна. Яг энэ бүхэнд ялангуяа өндөр настай хүмүүст их ач холбогдолтой ийм тусдаг хүн болдог. Эрүүл шүүлдэг өөрөөр хэлбэл ийм эрүүлж үлддэг тийм. Миний хувьд бол яг тэр насны одоо наслалтаас үүсдэг тэр одоо шээсний, цөвний, тэр давсагны, бөөрийн одоо тэр бүх өрөвслүүд өөрөөр хэлбэл тэр төрөв учирхай гэж хэлээд байгаа шүү дээ. Төрөв учирхай. Тэр бүх хожил, зовор, тэр бүх одоо бэрхшээлүүд бүгд би салсан гэж бодож байгаа. Би бол яг энэс яг одоо комплексээр байгаа шүү дээ. Тэгээ 6 төрлийн бүтээгдэхүүн. Тэгээ энд одоо 6 төрлийн бүтээгдэхүүн байгаа. Энэс би бол 3 одоо 3 сарын төгсөхгүй одоо. Тэгээ хэрэгэлсэн. Одоо миний биеинд бол ямар нэгэн тийм зовор байхгүй. Одоо тэр одоо биедээс хаших. За тэгээд одоо давсаг өвдөх ч юм уу, бөөр өвдөх ч юм уу энэ бүгд одоо байхгүй. Харин зүгээр энэ одоо хэрэглэхийн тулд яах вэ? Энэ манай эмнэлгүүдэд шинжилгээнүүд өгч явах хэрэгтэй. Ийм шиг байгаа. Шинжилүүлээд тэгээд дараад нь энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр дараа буцаж шинжилгээ өгөөд тэрнийхээ юуг ингээд гаргаад өөрөө мэдэх хэрэгтэй юм шиг байна. Би бол зүгээр 2-3 сар хүртэл ингээд одоо 3 курс эмчилгээ өгөөд хэрэглээд тэгээд одоо тэрнээс хойш одоо бол лагч хэрэглээгүй байгаа. Ер нь энэний өр өгөөж нь бол тэр доороо биш ч гэсэн аажмаар хүнд сарын дараа 2 сарын дараа хүнд одоо мэдгэдэггүй тийм өөрчлөлтүүд өгөөд байгаа нь миний биеэс харагдаж байгаа юм. Ялангуяа манай энэ хүнд хөдөлмөр хийж энэ насан туршдаа улс их орныхоо төлөө бид нар чинь тэрний төлөө ажилладаг байлаа шүү дээ. Тэгж ажиллаж хөдөлмөрлөж ийм болсон улсууд энийг одоо аваад хэрэглээд та зүгээр тогтвортой энэ чинь 2-3 хоногийн дараа мэдгэдэхэд 2-3 сарын дараа өөрөөр хэлбэл үр дүнгээ өгдөг ийм хэмжээтэй би жишээлбэл одоо та бүгдээс нуух юм надад алга шөнд зуны шөнд 2 удаа баг зарим үед 3 удаа одоо гарч бие засах юм шаардлагатай байдаг гэсэн. Одоо бол би өглөө орой унтаал өглөө 6 цагт тогтмол 6 цагт одоо бие засдаг ийм болж байна. Тэгэхээр тэр бол энэний үр дүн гэж би өөр юу ч хэрэглээгүй. Тамсоол манай Монголын одоо өрхийн эмнэлгүүдэд хэрэгдэг тэр тамсоол тэр өөр юу үлээ нөгөө эмнүүдийг хэрэглэхэ болсон. Ерөөс энийг угаал ганцхан энийг хэрэгэлсэн. За тэгэл үр дүн одоо ийм үр дүнтэй ийм өргөн агуулмжтай ийм бүтээгдэхүүн байгаа нь яг цаад талын харуулж 11 орны бүтээгдэхүүн гэж байна шүү дээ хамтарсан. Жишээлбэл одоо Японы гэх чинь тэр одоо бид нэр хэрэгэлдэг тэр одоо шүр улаан одоо хөөргөний толгой хийдэг манай хуучин цагийн шүр эрдэмтэй гэж яриад байдаг манай хуучны хөгшил. Тэрний тэр эрдэм нь бол одоо ийм байна. Энийг бол одоо тэр миний бодоход тэр бөөр давсаг тэр төрөө учирхаанд их нөлөө ялангуяа шээсний замын тэр суугуудад маш их нөлөө үзүүлдэг ийм бүтээгдэхүүн гэж би бодож байгаа. Ягаад энийг уугаад ингээд тогтмол 2-3 сараар ингээд хэрэглээд ирэхдээ би шээсний сүв хорсож үе чим гэсэн маягтай тийм хорсох маягтай болж байгаа. Тэгээд сүүлдээ тэр нь алга болчихж байгаа байхгүй. Тэгээд тэрнээс хоошоо тэр шээс
өөрөөр хэлбэл хэвийн гаралтаараа гарах ийм хэмжээнд одоо хүрдэг ийм бүтээгдэхүүн жишээ л ихэд за энд одоо энэ дандаа ургамлын юунууд штэ энэ чинь тэрийг нь би бас хэлье гэж бодож байна. Энэ одоо аавын гарт байж байгаа нь болохоор H500 буюу одоо хамгийн хүчтэй антиоксидант гэж байгаа юм. За тийм байна. Энийг ч одоо би зарим нэрийг хэлж чадахгүй зарим H500 гэж байгаа л таач. Тэгээ энэ одоо наран цэцгийн зурагтай болохоор би одоо наран цэцгээс гаргаж авдаг тийм ээ. Наран цэцгийн листийн гэж үүдэг. Листийн. Тий за тийм одоо бүтээгдэхүүн байна. Илэг дэмждэг. Илэгний тэр одоо шөөрлийн булчирхай энэ төр гэдэг янз бүрийн юмнууд ирдэг шүү дээ. Аавч одоо цүсэн авахудаа хэдэн жил болчихвоо? Цүс авахудад би 18 он гэхэр чинь одоо 8 жил болсон гэсэн үг. Тэгээд энийг одоо ухаал урдвал нөгөө илэгнээс цүс авцсан цүс юу ч байхгүй шүү дээ, удаж байхгүй. Тэгээд тэрийг чинь ингээд нөгөө эхонд харуулгатай тэр шууд тэр суугаар нь ходоод руу тэр ногоон одоо цүс орж байгаа байхгүй. Тэгээд энэ бол тэрийг одоо тос зогсуулдаг. Цөсгүй хүн уу гэж байгаа биш шүү. Цөс байсан ч тэр чинь өвчлсөн янз бүрийн одоо илүүдлийн тэр өгдөг байх. Тэрнээс хойш цээж хорсох тэр одоо нэг гурилтай мэж цээж мэж хорсдог энэ тэр бол өгöd байхгүй болчихж байгаа юм. За энэ ассимилятор гэж юм бүтээгдэхүүн байгаа. Энэ бол одоо яадаг ходоод гэсний үйл ажиллагаа гэж одоо хэлнэ. Микроорчныг дэмждэг. Ер нь хүн насчаад ирэхээр хоол зохихоо болдог. Одоо өөрөөр хэлбэл их хэмжээгээр цадтлаа идэж чадахгүй тэр гэдэсгүй үүдгөх энэ тэр янз бүрийн юугаар би энэ тэрийг зохицуулдаг одоо ийм шидтэй ажиллагаатай идтэй шидтэй одоо ийм. За пентакан кали гэж. За энэ бол олон төрлийн эрдэслүүд байгаа. За энэ бол одоо усанд халуун усанд хийж уудаг. Энийг хийгээд буцлагдаг зарим нь тийм байхгүй шүү. Одоо шүрэг гэсэн усаа буцалгаад гаргаж аягалсныхаа дараа дээрээс нь хийж дүүрж уудаг тийм зорилготой. Түүнээс усандаа хийгээ буцлагчуд энэ шүрний чи хамаг нарийн нандин чинь өгöd алга болчих штэ. Гэж энэ бол одоо ус руу дүүрж ихтэй зэрэг буцалдаг ус нь хойдроод тийм одоо бүтээгдэхүүн байдаг юм. Хоёр ширхгээр нэгээр өдөрт 2 удаа хэрэглэнэ. Сэнгэнсээ сайхан хамтдаа ийм бүтээгдэхүүн байгаа юм. За энэ бол тэгээ зүрх судасны үйл ажиллагаа дэмжүүлээ. Тэгээд олон төрөл үйлдэлтэй тэгээ маш их. Ер нь эдгээр ингээд нийлээд хэн хамгийн чухал нь бол хүний эрүүл мэндийг тэр одоо зөв зохицуулж. Гэхдээ энийг бол маш цаг алдахгүй яг. Одоо энэ кород альфальфа гэдэг байгаа. Энэ одоо нэг царгац. Малын одоо тийжэл одоо бид нэг царгац гэж яриад байдаг шүү дээ. Тэгээ манайхны тэрнээс гаргаж авдаг бүтээгдэхүүн байна. Бид одоо бид манайхныхаа бид шаард зэхтэй энэ бол хүрэн зэхтэй юм байна. Энэ одоо арай өөр төрлийн юм шиг байна. Тэгэхээр одоо бидний энэ малдаа хамж өгдөг одоо хадаж авдаг энэ сургамал чинь цөмөрөө эмээх байх магадaltaй жишээлбэл сөдгээд ургамал байна шүү дээ. Тэрнээс өсвөх жишээний одоо ийм хүний биеинд энийг чинь тэгээд надаас хүн зөндөл асуудаг л өнгөрсөн жилээр энэ тухай бас яриад байгаа юм. Одоо Улаанбаатар дүр Төв аймагт хүртэл явж байгаа чинь тэрийг ямар юм байна тэр хаана яадаг юм байна гэдэг. Тэгээд надыг хараад энэ гаднаас нь миний одоо явж байгаа алхаа гიშгэ ч юм уу хараад хүмүүс гайхдаг л да та ямар ийм бэлтмэр хэрэглээд байгаа гэх. Би одоо 70 хүрсэн 71 72 руу явж байгаа хүн хуучныхаа насаар бол. Тэгэхээр эн чинь энэ бүтээгдэхүүнийг тууштай зөв чиг барамжаатай тэр энэ одоо авторч тарааж байгаа энэ хүмүүсийн зааврын дагуу хэрэглэвэл энэ маш их үр дүнтэй. Түүнээс биш хэрэглээл 7 хоногийн дараа энэ хэрэггүй ингээд хайшдаг юм биш аль болохоор тууштай их олон дотроо одоо ингээд заавар явж байгаа. Дотор нь заавар нь явж байгаа энэ. Тэгээ ямар үйлчлэлтэй яадаг ийдэг. Энэ одоо төв нь энэ Канадын Торонто одоо Канадад үү? Тийм, Канадын Торонто. Канадын Торонто хотод байдаг юм бүтээгдэхүүн байна лээ. Би ер нь олон зүйл хэрэглэсэлдээ энэ сайн тэр сайн гэж энэ сүлжээнүүдийн тэгээд тэдний дотроос надад одоо тууштай үйлчлэгээ үзүүлж өөрөөр хэлбэл намайг энэ ямар нэгэн зовоор өвчнгүй болгосон
энэ бүтээгдэхүүн бол эмээ гэдгийг баталгаадаа хэлэх байна. Тэгээд тэр одоо хүний бусад одоо нөгөө энэ үе мөчний одоо шаркра гэж манайхан хэлдэг. Тэр үе мөчний шаркра тэр бүх юмд энэ одоо нөлөөлж байгаа юм байлгүй. Одоо би зүгээр одоо өнгөрсөн болох уу бидний тэгж ойлгоороо зүгээр би одоо миний бие болоод яг одоо залуу 17 8-тай хүүхэд ч юм уу залуу шиг ч юм уу ийм болчихж байгаа энийг тууштай хэрэглэсэн учраас маш их үр дүнтэй одоо хүмүүс нэг хэлдэг штэ мөнхөө ус уудсан юм шиг элэ гэдэг шиг тийм энд ханиад хүртэл хүнд одоо тусах нь ховор болчихж байгаа штэ энэс үүдээд би бол тамхи татдаг хүн тэгсэн мөртлөө одоо тэгж нэг ханиад юу аваад байхгүй. Тэгээд эднэрээс үзэхдээ тэр бодисын солилцоо гэж одоо ярьдаг хуучны ангаахны эмгэгтэй ч гэсэн хэлдэг. Эднэрт ч гэсэн энэ үр дүнтэй нэгэн нөгөөдөө ингэж нөлөөлөх байгаар үйлчлдэг ийм бэлтэмдүүд юм шиг байна лээ дээ. За тэгэхээр энэ багц маань бол одоо олон улсын эрүүл мэндийн маш олон төрлийн шагналуудыг авсан ийм бүтээгдэхүүн байгаа. За яагаад гэж юм гэхээр энэ багцыг одоо энэ бүтээгдэхүүнүүд ингээд хэрэглэх юм бол маш үр дүнтэй бүх эргэтэн систем нөлөөлж өндөр үр дүн гарна гэдгийг авторлсан буюу одоо зохион бүтээсэн хоёр доктор нь байж л да энэ Владимир Матвеевич Олег Валентиновна Подмухов гэдэг Орос хоёр юм эрдэмтэн усууд байгаа. Тэгэхээр энд бол Оросын эрдэмтэн докторууд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээний маш их том доктор профессорууд энэ бүтээгдэхүүнүүдийг танд санал болгодог юм аа. Тэгэхгүй одоо бусад өөр шүлжээний компаниуд бол за илгэнд юу сайн гэвэл ганцхан нэг л бүтээгдэхүүн санал болгох жишээтэй байдаг бол манай Corol Group компани гол давуу тал нь юу гэхээр бүх эргэтэн систем бүгдэнд нь үйлчилгээ үзүүлж үр дүнгээ өгдөг цогц бүтээгдэхүүнүүдийг санал болгодгоороо хамгийн давуу талтай шүү. Яагаад гэхээр та бүрэн имчилгээ бүрэн ээж хийлгэж ийна гэж бодож байгаа юм да. Өөрийнхөө бие цогцыг дэлхий дээр байдаг хамгийн супер автомашин механизм гэдэг ойлголт та. Тэгвэл тэрэндээ та ээж хийж ийна гэсэн. За миний хувьд бол энэ бүтээгдэхүүнийг би одоо хоёр дахь хэрэглэж байна. За миний гарыг бол одоо энэ та бүхэн харж байгаа энэ цоохор болцсон байна тийм ээ. Ирвсэн ашиг цоохор болцсон байгаа. За урд нь бол цулгаа цагаан байсан юм аа. Ямар ч толгой бүүсдөө. За тэгээ өөр нэг бол энэ гадна арсан ингээд хэрэгцээтэй энэ арсны юм өвчнөд сайн бэлтгэл юу байна гэж тэр болгоныг авч хэрэгэлдэг. Зарим нь үр дүнгээ өгдөг. Тэгээ нэг гарч ягаад алга болчдөг. 2 3 хоног гараад алга болчих. Тэгээл байхгүй болчдөг гэсэн бол өөр энэ компани бүтээгдэхүүнийг би хэрэглээд жил тойрны хугацаанд энэ толгой ногт арилсан яг үнийг л гэдэг. Бодлоо хэлэхгүй л дээ үнэ. Та арилахгүй үүсч гарч эхэлснээс хойш нэмэгдснээс биш огт тоон буурч багасж жижигрээгүй жишээ толгой. Тийм ээ? Энийг ч гэсэн манай миний хажууд байнг бож байгаа аав маань ч нотлох байх. Тий. Тэгээд энийг бол ингээд орос хэлээр энэ тайлбарыг хийсэн. Юм байна лээ энэ одоо олон орны жишээлбэл Германы, Японы, тэр Канадын, Америкийн, Оросын гэл том гүрнүүд бид нэр мэдэх. Тэр гүрнүүдийн өөрөөр хэлбэл шилдэг эмч докторууд одоо нийлээд манай оронд ийм танаа оронд ийм гэдэг юм уу. Тэгээ энэ өөрснийхөө нээсэн тэр бүтээлүүдэл энийг нэгтгэж тэр хүний бие организмд тохирохоор ялангуяа энэ Азийнханд таарахаар тохирохоор ингэж хийсэн ийм бүтээгдэхүүн бэлтгэлүүд байх гэж би бодож байна. Тэгээд аваад хэрэглээд эн чинь энэ нэгдүгээр юу нөх хаа? Нэгдүгээр шатлал маань. Нэгдүгээр шатлал. Хоёрдугаар шатлал. Хоёр болоод ирэхээр ингээ 3. За хоёрдугаар шатлалын програм нь юу гэхээр паразитын эсрэг үйлдэлтэй. За паразит гэхэл хүмүүс тэгж ойлгоход өт хорхоо. Нэг цагаан хорхоо гэдэг ойлгоод байдаг. Яг үүндээ ганцхан тэр чин паразит биш ээ. Паразит маш олон төрөл байдаг. Нэм бактерийн төвшинч байгаа. Ашигтай тэр нь хэтрэхлээр одоо хеликобактер гэж та мэдэн шүү дээ. Ходоодны жигэн ходоодны хор тавдрагны бий болгодог. Тэр яаж юм гэхээр хеликобактерийн хэмжээ хэтрэхнээсээ болоод хүний ходоодыг идэж шүү дээ. Тэгвэл эсрэгээр нь тэрийг дарангуйдаг, зөв тэнцвэртэй байдалд нь оруулдаг. Ашиггүй паразит байвал тэрийг бүгдийг зайлуулах үйлчилгээтэй ийм 2 дугаар шатны багтж байгаа. Бас 1 сарын хугацаанд хэрэглэнэ. Бүр 3 сарын хэрэглээч бас байгаа гэх мэт чинь. Сонголт бол ариун ийм байгаа шүү. За тэгээд дараад нэг 3 дугаар шатлал нь байж байна.
За 3 дахь шатлалыг манай ээж бол хэрэгэлсэн. 1 2 3 дахь шатлал 2 3 хэрэгэлсэн. За та бүхэнтэй бас дараад нь уулзуулж ярилцсанаа. Ямар үр дүн гарсан яасан гэсэн талаар. Тэгэхээр энэ болохоор эд эсийн бүрийн төвшөнд очиж одоо эрүүлжүүлдэг. За хорт тавдрын эс үүсгэж байсан бол тэрийг байхгүй болгоно. Хорт тавдрын эс үүссэн байгуул тэрийг устгах гэж би яриад гэж худлаа хэлж чадахгүй. Гэхдээ өрчлөн сэргийлэх хамгийн өндөр үр дүнтэй бүтээгдэхүүн багц шүү гэдгийг та бүхэнд хэлье. Ер нь бол бид нар бие дотроо бол мөнхийн одоо 100 хоног тутамд 30 тэрбум эсвэний бие шинээр нөхөн сэргэж үүсэж идэг. 30 тэрбум 100 хоног дотор сэлгэж яадаг байна. Тэгэхээр тэр хооронд хүний бие эргэтэн одоо авч явах ёстой эрдэс, минерал, ашигт бодисуудаа алдсаасаа болоо яадаг вэ гэхлээр нөгөө эд эс маань буруу өсөж одоо хор тавдрын одоо ген гинцнээсээ болоод одоо хор тавдрын эс болж хувирдаг ч юм уу. Тэгж мутацд орж өөрчлөгдсөнөөсөө болоод бид нар өвчин тусдаг юм байна. Тийм учраас тэр бүхнээс урьдчилан сэргийлэх ийм гайхалтай эд шидтэй бүтээгдэхүүнүүдийг та бүхэн санд болгож байгаа шүү гэдгийг бүр онцгойд нь харуулж хэлмээр байна. Тэгэхээр энийг бол бүр анхаарал тавмаар юм шиг санагдав. Тийм энэ дээр ийм байгаа юм. Миний бодоход хүмүүс анзаардаггүй байсан болно да. Үнийн тухайд бодоод байгаа. Тийм өндөр үнэтэй гэж. Тийм үн өндөртэй энэ төр гэ. Бишээ энийг би бол эсрэгээр нь ойлгодог шүү дээ. Таны бие эрүүл болж ивэл та 5 сая төгрөгөөр энэ аваад уусан чи яад юм гэдэг тийм одоо би хувийн одоо бодолтой хүн. Би энийг бол 3 сар 3-ыг аавна гэдэг чинь сая 500 мянган төгрөгөөр би авч хэрэгэлсэн санагдаж байна. Тий. Одоо бол надад ямар нэгэн тэр шээс тийм одоо юу байхгүй учраас би одоо хэрэглэхгүй байгаа. Магадгүй дахиад одоо нөгөө шээс энэ төр удаашраад юм уу тэр сүү энэ төр одоо ямар нэгэн өрөвсөл авах юм бол би дахиад аваад хэрэглэхэд бэлэн байна. Дуртай яавч хэрэглэх. Хүн эрүүл байхын тулд тэр хэдэн төгрөгийг бид яаж хийгээд олно шүү дээ. Хүн эрүүл амьд ахуй байвал өр хүүхдүүд хүртэл одоо төлнө шүү дээ гэсэн. Ийм л бодолтой, ийм л үзэлтэй ингэж одоо энийг хэрэгэлдэг. Энэ үр дүнгөө өгсөн. Энэ нь битгий хэрэглээрээ, энийг хүн болгон авч хэрэглээрээ эрүүл мэндэ бодход юм бол энийг хэрэглэх ёстой шүү гэдгийг би. Тий. Одоо бидний энэ амьдарч байгаа орчин маань бол маш их бохирдолтой, маш их стресстэй, их хэцүү нийгэм байна шүү дээ. Энэ нийгэмд бол өөрөө өөрсдийнхөө төлөө мөнгөө битгий харамлаарай л гэж та бүхнээс хүсэх байна. Тийм учраас одоо хамаагүй мөнгө бол олдно. Эрүүл мэнд чинь эргэж олдохгүй шүү. Тийм учраас манайхаа хүмүүсээс анхааралтай хандуулж одоо бидний хийж байгаа зүйлээс анхаарал хандуулаад ирсмээр. Одоо энэ нийгмийн энэ 100-ны өвчин гэж яригдж байгаа сахарын өвчин байна. Сахарын өвчнийг 100% дарангуулах чадaltaй бүтээгдэхүүн ганцхан энэ утгын дотор байгаагаа бододоо та бүхэн төлөвлөмөр гайхах байх. Тийм. Гаав утгад одоо бас сахар бол нэлээд хөөрхөн өсдөг. Тэрнээсээ болж асаа. Миний сахар бол одоо 7.5 6 за тэгээд 7.9 тийм хэмжээнд тэгээд одоо тогтмол ингээд тогтмолшоо тогтчихж байгаа юм. Дахин хэрэглэх юм бол бүр багасгал байх л да. Бүр багасаач одоо хаашаа юм зүгээр хэд төрхөө тэр бас нэг өндөр настай болсон хүмүүс чинь бас нэг юм байдаг байх гэж би бодож штэ. Тэгээд одоо энийг хэрэглэх бидний байгаа орчин бол маш их бохирдолтой. Жишээлбэл одоо түрүүн хэллээ. Актер тэр юуны тухай агарын бохирдлын тухай. Тэр чинь бол одоо өнөөдөр гээд ингэ чинь Улаангомд бидний одоо суудлын унааны машины утаа биднийг байнга хамраар орцсон байгаа шүү. Бид мэдэхгүй л байгаа байхгүй. Тэр утаад ч маш хүнд металлууд явж байгаа. Тэнд хүнд металлууд тэр юмар бид нар хордоод байгаа. Тэгээд энэ хот суурин гадрууд гэдэг бол их бохирдолтой. Жишээлбэл одоо энэ харькраа ууланд юм уу одоо тэр тогтгон шилд юм уу үйлждэг айлынхаас бол бид нэр хэд дахин хүнд хордож хордолтой байгаа шүү дээ. Гэдгээ бас бодож тэгээд энийг хэрэглэл эрүүл агаар хэрэглэл бүр сайн болох байх гэж би бодож байна. Дахиад дээрэс нь одоо хоол хүнсний тухайд бас ярих юм бол бидний идэж ууж байгаа одоо бэлэн авч хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүд маань ер нь хэр бохирдолтой байгаа вэ гэдэгт мэдэхгүй шүү дээ. Яг үнэхээр хоол хийгээд идчихлээ. Бид хоолоо хийгээ идж байгаа малын мах маань яаж бохирдсон бол. За дахиад дээрэс нь тийм ээ ууж байгаа ус маань яг бидний эрүүл ахуйг хангалттай тийм одоо pH-тэй тэр нөгөө юу гэдэг үлээ хүчлэг шүлтлэг орчин бүрдсэн тийм ус байж чадж гин үгүй юу. Одоо би энэ усыг ярих гээд байгаа юм л да. Тий.
ус гэдэг чинь бидний биеийн чинь 70-80% нь ус. Тэр 70-80% нь тохирсон эрдэс минерал нь бас байж ах хэвээр хүний биед. Нөгөө хүчит хүнсийн тэнцвэр нь алдагдсан суугаад байвал яг хөө гэхэлэр нөгөө хүний биед хэрэгтэй ашигтай эрдэс минералуудыг чинь туугаад байд юм байна. Туугаад ашиглаждаг. Эсвэл бүр хортой бацуудыг авч үлдээд хаван болгоод хүний биед маас болоо хуврээд үлдээд идэг гэх мэтлэн. Гэтэл энэ Coral Mine энэ усыг ууснаар яах вэ гэхэлэр хортой бодисуудыг усан дуустдаг 80 гаруй мянган төрлийн бодис байдаг ч юм л да. Тэр бодисуудыг шингээж аваад гадагшлуулаад хүний биед хор болохгүйгээр авч үлдэх. Хэрэгтэйг нь аваад хүний биед үлдээдэг ийм байх жишээтэй. Дахиад дээрэс нь энэ ус маань энэ H500 гэдэг энэ жижиг барьж байгаа бүтээгдэхүүнтэй нийлэхлээр юу болох вэ гэхээр чөлөөт радикал буюу хүний бие организм дотор чинь химийн урвалууд явагдаж байгаа шүү дээ. Тэр химийн урвалууд явагдаж явах үедээ ионж тийм байна л да. Ионж электролит, электроноо алдсан тийм молекулууд нь хүний ген тэр ДНХ-д очиж муугаар нөлөөснөөс болоод тэрнт электроныг хулгайж авсаасаа болоод ч юм уу. Ингээд тэнцвэр нь алдагдсаасаа болоод хүчил сүтэн тэнцвэр алдагдсаасаа болоод хүний бие маш хурдан өтөлдөг, хөвшилдөг. Нэг баснаа амьдаа ялдарч мууддаг юм. Тэрнээс уртлан сэргийлж чаддаг хамгийн гайхалтай антиоксидант энэ юм байгаа шүү. Тэгээд устдаагаа нийлэхлээр зэрэг хүнийг ирч хүч энергиээр нөхөж төлжүүлж чаддаг ийм гайхалтай бүтээгдэхүүнүүд та бүхэн хамаагүй дээ. Заавал нэгдүгээр шатлаг авч цэвэрлэгээр шатлаг авч чадахгүй бол та H500 устдаагаа хэрэглээд үзье. Та бүхэндээ санал болгох байна. За тийм байна. За аавын хотход өөр юу ярьж хэлж санал болгомоор байна. Залуус улсууд хөгшинэлтүүд тийм ээ бүгд тэгвэл юмс. Зүүн шиндээ насны хязгаарлалт байхгүй шүү дээ. Хязгаар байхгүй. Хэрэглээний хувьд бол хэн дуртай тэр юмнуудаа эндээс авч хэрэгжилж болох юм гэдгийг би хэлий. Тэгээд ялангуяа миний үеийнхэн би өөрийнхөө үеийнхэн хэлээд байгаа шүү дээ. Энэ үр дүнтэй юм байлаа шүү гэдгийг би хэлээд байна. Яг тэр яг над шиг өөрөөр хэмжээнд яг энэ зааврын давхар хэрэгжилж чадах юм бол үр дүнтэй юм байлаа шүү. Гэж би өөрийнхөө үеийнхэнд хэлхийг хүсэж байна. Залуучууч гэсэн энийг авч хэрэгжилж болно шүү дээ. Тэгээд хүн төрсөн цагаас эхлээд бохирдож эхэлдэг гэж байгаа тодорхой хэмжээгээр байнгын бохирдлын өгч байна. Тэгвэл би залуухан хүн юм чи ингээд тоохгүй байж болохгүй шүү. Залуучуудаа би ч гэсэн хэрэгжилж байна. Би их асуудалтай байсан. Гарнаас ахуулаад бодчин солилцооны өвчин гэдэг нэртэй энэ өвчнөөс ингээд салаад энэндээ маш хурамтай байгаа. Би бүтээгдэхүүнийг ингээд хэрэглээд дахиад ингээд улам гоё болно гэдэгт итгэлтэй байгаа. Ягаад гэвэл миний аав үнэхээр сайхан байна. Аавыгаа хажуудаа суулгаад ингээд байж байгаа миний хувьд бол үнэхээр сайхан байна. Залуучуудаа аав ээжигээ дахин 20 нас илүү олон жил амьдрах нас та бүхэн бэлэглээрэй гэж та бүхэндээ уриалах байна. За баярлалаа. Ингээд энэ бүтээгдэхүүнийг хэрэглээрэй. Миний үеийнхэн та бүхэнд бас энэ ач тустай шүү. Энэ маш чухал өөрөөр хэлбэл ялангуяа тэр насжилтаас болж үүсдэг тэр өвчнгүүдэд энэ их үр дүнтэй шүү. Ялангуяа шээсний замын тэр бөөрний тэр цөсний тэр элэгний тэр юу гэдэг энд их сайн. Тэгээд эрүүлээ бодож заавал энийг өвчин ирсний дараа тусны дараа байхгүй урдчилж өгч байвал бүр сайн гэдэг байгаа шүү. Яг үр дүн мэддэхгүй дээрээ л асуудал гардаг байна да. Арай уушраас хэрэглээд тогтвортой бүр хэрэглээд 3-ыг хэрэглээд би хэллээ шүү дээ сая. Энэ 3-ыг хэрэглээд тэгээд надад үр дүн мэдэгдэж эхэлж байна. Ялангуяа харин энэ зүгээр нэг тэр юугаа лабораторид шинжилгээгээ сайн өгч явах хэрэгтэй. Яахад харуулж явах хэрэгтэй. Тэрнээс л энийг үсэж. Шинжилгээ гэдэг нь үгэлж байгаа дэлгэрэнгүй шинжилгээ. Яг ийм дэлгэрэнгүй шинжилгээнүүд. За тэгээд цусны дэлгэрэнгүй шинжилгээнүүдийг хийлгчээд за бүтээгдэхүүнийг хэрэглээд сарын дараа очиж дахиад шинжилгээ өгөөд үзээрэй. Юу нь сайн болсон, юу нь багассан байна, ямар юм нь өөрчлөгдсөн байна гэдэг шууд харагдана. За баярлалаа. Ингээд за баярлалаа дараачихаа их юм эрүүлэн хийх хүсье. Эрүүл байгаарай гэж та бүхнээс хүсье. Ерөөё баярлалаа. За баярлалаа.